Хязгааргүй яриа подкастын энэ удаагийн дугаараар Life Coach Ого оролцлоо. Миний хувьд хамгийн сонирхолтой дугааруудын нэг боллоо. Бид хоёр Бутан улс болон түүний мэргэжил Life Coach-ийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Сайн уу? Бүр эхлэе, сайн байна уу? Тийм, бүр эхнээс нь эхлэе. Монголд хэдэн жил амьдэрсэн, Бутанд хэдэн жил амьдэрсэн, Бангкокт хэдэн жил амьдэрсэн гэж эхэллээ. Монголд би амьдралынхаа эхний 14 жил амьдэрсэн. Одоо бид 42 та. Тэрнээс хойш би нэг одоо 8 дахь улстай амьдарч байгаа. Тийм, тэгээд ингээ яг энэтэй холбоотой нэг бодсон чи сүүлийн 10 жил 10 нүүсэн юм байна. Яг жил болгон л дунджаар нэг нүүсэн юм байна. Тэгээд би одоо болохоор Бангкокт амьдардаг. Монголд би дундуур нь яг тэр 14-өөс 42-ийн хооронд нэг дундуур нь нэг юм нэг энд нэг жил, энд нэг 2 жил гэдэг нэг нийлээд нэг 5 жил байж магадгүй. Тэгэхээр 3 4 л болов. Тэр үедээ би Bloomberg-т ажиллаж байсан, C1 энтергээд Монголд нэг хэдийн хийжсэн, Балеро өдрөг энтергээд юм хийжсэн. Одоо болохоор Бутанд Бангкокт амьдардаг. Тэгээ голоор нь сар болон 10 хоног Монголд ирдэг. Тэгээ бас 3 сард нэг удаа Бутанд очиж бас юм. 3 сард нийлэгчтэй үү те? Нэг очихдоо гэхдээ удаанаар очдог те? Удаан очихгүй. Ер нь миний аяллууд нэг одоо энэ аялал аягүй урт буюу 20 хоног байгаа. Ер нь миний аялал нэг 2-7 хоногоос илүү болдгүй юм болно. Нөгөө шилжигчгээд тэнд авчихтэй тэр шиг авчихдаг шүү дээ. Би чи яг бүр нэг хэсэг 5 жил бол бүр яг жилдээ 200 нислэгтэй амьдардаг байсан. Тийм. Одоо бол гайг болсон тэгээ буцаад одоо өсөж байна. Одоо би чи. Энэ лайфстайл танд таалагддаг уу? Эсвэл зүгээр шаардлагатай болохоор энэ ихт нь болохоор миний мөрөөдөл байсан угаасаа баг баг төвөг толгонд мөрөөддөг шүү дээ. Ингээл том болоод юм дэлхийд даяар аялаж амьдардаг хүн болох юмсан гэдэг байсан. Тэгэхээр уул нь бол тийм гоё мэдээж даваа талтай. Гэхдээ нөгөө талдаа энэ бас айгүй үнэтэй амьдралын маяг. Үнэтэй гэдэг нь за мэдээ санхүү бол нэг ойлгомжтой баг. Гэхдээ бие физиологийн хувьд сэтгэл зүйн хувьд айгүй үнэтэй. Тийм. Онгоцоор нисэн гэдэг хүмүүс гоё юм шиг боловч тэр дээр гарахаар чинь бид нар хүний биед айгүй муу хортой юмнууд айгүй их болдог. За дээрээс нь нөгөө гормон алдна. Тийм. Би одоо юу лээ энэ жил эхэлснээс хойш дэлхийг хоёр тарцсан юм шиг үл нислэг маань. Тэгээд тэрний алдагдсан цагаа харуул би амьдралынхаа 10 цагийг ингээд агаарт юм уу эсвэл зөвөр онгоцны бодолд хүлээдгийг ингээд үгүй 10 цаг биш 24 цагийг өрцсөн байсан. Бүхэл бүтэн нэг амьдралынхаа нэг өдрийг ингээд нэг явдаг юмд өрцсөн байгаа. Тэгэхээр тэр үнцгээрээ бодвол жоохон харамсалтай байж болох тийм амьдралын маяг. Гэхдээ айгүй сонирхолтой юм дэлхийд даяар одоо бас өшөөл юм болж эхэлж байна. Тийм. Бид нэг хөдөлж амьдардаг нэг газар амьдардаг. Надаас нэг хүмүүсийн асуудаг дандаа асуулт нь та тэгээ хаана амьдрах гэдэг суурших юм өнтер гэж дандаа асуудаг. Та Монголдоо суурших өнтер гэж. Би нэг өмнө ч ярьж байсан. Би ерөөсөө хүн гэдэг амьтан заавал өнөөгийн нийгэмд ганцхан газар амьдрах ёстой гэдэг юм байхгүй юм байна гэдэгт итгэдэг болсон. Тэгээ би тийм амьдралын маягийг өөрөө үүсгэсэн. Тэгээ тэргээр амьдарч байгаа. Тийм таалагддаг. Тийм. Анх хэдэн хонд Бутанд очиж исэн бэ? Ер нь яагаад Бутан руу явах болсон бэ? Тий. Би одоо нэг 12 жил Америкийн Texas гэдэг хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байгаа. Ер нь одооноос бид нар бүтэн цаг биш болж байгаа. Одоо энэ подкастер барыг хэлж байгаа биш үү олон. Бүтэн цагаар биш болж байгаа. Тэгээд тэр ажлынхаа хүрээнд би Аз номонд дэлхийн програмуудыг хариуцдаг гэсэн. Тэгэхээр угаасаа хийдэг ажил маань ийм улсуудын экосистем, стартапын зөвлөгөө, инновацийн зөвлөгөө Texas гэдэг компанид тим хийдэг. Тэгээд тэрнийхээ хүрээнд бид нар Бутаны засгийн газартай одооноос бодохоор 8 жилийн өмнө болов гэж бодож байна. Анх би өөрөө тэр үеийн ерөнхий сайд нь бидний өрөөд тэгээд бид нар очиад залуучууд 200 гаруй залуучуудыг бэлтгээд тэгээд нэг 5 хоногийн програмыг явуулчихсан. Тэгээд тэр маань амжилттай болоо сүүлд би дахиад ингээд дараачийн ерөнхий сайд улсанд солигдсон ч гэсэн төрийн солигдсон ч гэсэн ингээд явсан. Энэ жил би энэ оны эхний 3 сард би тэдний 5 ширхэг 6 ширхэг стартапуудыг өөрөө байж бас 3 сар авч явсан. Гихмтэр ингээ явдгийн. Тэгээд анх тэгж явсан. Тэгээд сүүлд нь Бутан их нэртэй болсон. Тэгтээ би эхнэрээсээ илүү Бутан руу явдгийн. Манай эхнэр тийм надаас цөөхөн явдгийн Бангкок. Яг л би ажилттай тэнд өөрхөн бас тийм. Эхнэрэл Бутанд амьдардаг шүү дээ. Үгүй манай би тэр Бангкокт амьдардаг. Ер нь манай эхнэр ч бас яг наад чиг багасаа Америкт байсан. Америк школтой, Америк сүл. Бид ер нь жоохон Америкч хоёр хүмүүс. Тийм. Гэхдээ Бутанд танилцсан. Үгүй Сингапурт танилцсан. Бид тэр хоёулаа Сингапурт амьдардаг. Ер нь хоёулаа дэлхийн хүмүүс. Тийм, ер нь бол дэлхийн хүмүүс. Тийм нэг л ажилтдаг гэж. Сонирхолтой юм бэ тий. Бидний хас байгаа бид тэр тий. Зүг. Бутаны талаар хоёулаа жоохон дэлгэрэнгүй ярилцлаа. Танд
очоод хамгийн анх очоод төрж исэн одоо эрэг болон сөрөг сэтгэл. Би юу юм бэ лээ? Бутанаар айгүйх олон явцсан болохоор Бутан гэдэг энэ улсын ид шидийг нь мартцсан гэдгээ сая ойлгосон. Сая би 5 сард 6 монгол хүн авч явсан бид нар. Тэгээд би одоо энэ жилээс эхлээд Бутан руу ингээд нөгөө тусгай юм experience хийж явдаг. Тэгээ Монгол Alpha Human гэдээ явдагтай адилхан Америкт хийж байгаа. Тэгээд Бутан руу бас хийж байгаа. Тэгээ энэ жил одоо 7 сар дахиад нэг хэдэн хүмүүсийг авч явна. Аялал. Гэхдээ зөвхөн аялал бишээ бид нар ийм тусгай нөгөө миний бас нэг хийдэг Play Academy гэдэг стартапынхаа доор бид нар томчуудын камп хийдэг. 4 өдрийн өөрчлөлт. Хүүхдүүдийн камптай яг адилхан бас нэг юм камп хийдэг. Тэгээд тэрийг Бутанд аваач. Тэгээ би сая ингээд хүмүүс дагуулаа очисон чи би өөрөө нөгөө олон жил болцсон болохоор аюу тийм анзаархаа болцсон юм гэдэг аюу ойлгосон. Тэрний юу гэсэн чи Бутан тэгээ буцаад асуулт руу ч орчлоо. Тэрний юу анх Бутанд бухаар ер нь бол энерги байдаг. Тэр улс чинь 800 мянган хүн амтай. Аюу олон жил хаасан хүмүүс байсан. Өөрийгөө хамгаалахын тулд капитализм сөрөг зүйлүүдээс хамгаалахын тулд хаант улс одоо 5 дахь хаан нь буюу Төчийттэй залуу Монголд ирсэн хаан байгаа тийм нэртэйг Монгол чиг юм их нэртэй юм үзэсгэлэнтэй их нэртэй. Тэр хаан тэгээ тэдний аав ч гэсэн байдаг. Авж явдаг тийм сонирхолтой улс байгаа. Миний харж байгаагаар яг тийм нэг үнэхээр арт түмнийхээ төлөө гэсэн жинхэнэ хааны гэрүүл гэж надад бол мэдрэгддэг. Тэгээд хаан нь айгүй оролцоотой бүх юмд. Тэгээ шашинлаг бас буддист бас бүх юм шашинлаг айгүй ёс жаншлаа соёлоо айгүй авч үлдсэн бүр зоригтойгоор санаатаагаар хамгаалж бүр тэрнийхээ төлөө яг үнэндээ үнээч төлсөн ус байгаа. Өөрөөр хэлбэл тэрнээсээ болоод эдийн засгийн өсөлт нь мэдээж удаашрсан тий. Зах зээлийн эдийн засагт орох тэрийг айгүй болгоомжтой хийсэн. Тэгэнгүүт буунгут юм айгуугаа тайван ус ирсэн. Үнээр нь шууд мэдрэгдэн. Хүмүүс нь бүгдээ монгол шиг адилхан дээл өмсдөг. Go гэдэг нэртэй эрэхтэй Кира гэдэг нэмэгтэйчүүдийнх нь тэрийг өмсөж явдаг. Төрийн ямар ч байгууллага руу орж байгаа бол дээлгүй бол оруулахгүй. Хүнд үйлчилж байгаа хүн бол дээл өмсөхгүй бол болохгүй. Торгуйл төлнө. Гэх мэтээр айгүй тийм ёс жаншилтай, ёс зүйтэй, дүрмтэй айгүй тийм болсон. Аз жаргалын индексийг номер 1 нөгөө эдийн засгийн өсөлтөөс илүү аз жаргалынхаа индексийг түрүүн тавьдаг гэж би сонсч ирсэн юм байна. Тэр нь одоо яг өдөр тутмын амьдралд яаж нөлөөлөх вэ? Одоо жишээ нь гаднаас ирж байгаа хүнд тэр нь ингээд тэнд мэдрэгдэжсэн нь одоо за энэ хүмүүстэй ингээд аз жаргалтай байх юм шиг юу хийгээд байгаа юм те. Бусдаас одоо бусад орнуудаас өөр юу хийгээд байгаа юм тийм их сонирхолтой санагдаж байна. Тий. Энэ концепт нь gross national happiness гэдэг концепт GNH гэж нэрлэдэг. Бид нар GDP-гээр улс их орноо болж байгаа болохгүй GDP буюу юу нийт одоо юу domestic productivity-гээр хэмждэг байсан бол эднэр болохоор амьдрал заавал бүтэмжээр эдийн засгийн гаралтаар хэмжиж амьдралын болж байгаа болохгүй хэмжихгүйгээр хүний аз жаргал гэдгээр яага хэмжиж болохгүйгээд ерөнхий сайд нь тухайн ерөнхий сайд нь ингээд энэ концептыг гаргасан мэт. Концепт нь өөрөө айгүй гоё концепт, айгүй шинэ концепт. Гэхдээ эдлээ бас миний бодлоор жин ус төрөг гэдэг юмыг бас бодох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ энэ нь өөрөө GNH нь яхахгүй Бутан гэдэг энэ жижиг улсад дэлхийн анхаарлыг авчирч өгч чадсан. Тэгээ энэс бол хүн болго яг энэ асуултыг асуудаг. Бутан гэхээр үнээр happy улс уу? Хүмүүс ийм өнтрөө дандаа асуудаг. Тийм аз жаргалтай мó гэдэг. Тэгээ харангууд за нэг талаас болохоор ингээ улс дээрээ team нэр томьёог яриад энийг юм болгож яриад дэлхий дээр тэрийгэ зарлчих юм бол угаасаа тэр нэг сэтгхүү ойлголт чи хүм болгонд шингээд ах шиг байгаа. Тэгээ очингууд хүмүүс юу яадаг юм гэхээр энэнийг ярьдаг, энийг хүлээн зөвшөөрдөг, энэ чухал гэдгийг мэддэг. Манай улс энийг анзаардаг шүү гэж мэддэг. Тэгвэл яг ингээ нарийн харангууд тодорхойлт нь юу юм бэ гингууд бас жоохон тутмаг байдгийн. Би одоо аюу нээлттэй дотор нь орцсон, удцсан болохоор тэгж байна. Тэгээд аюу гоё юм баримтат кино байдаг тэднийг гаргасан. Тэгээд яаж энийг хэмждэг юм бэ гэдгийг нь харуулсан юм. Хоёр эйжент Дельта 2 нөхөр ингээд жижигэн машин унаа. Дэлхийд ингээд тэднийх чинь хямлаа ууланд байдаг юм. Газар нутгийн аймаг өндөр 4100 3100 байдаг. Тэгээ ингэж яваа хүмүүс асуусан. Та энэ жил happy байна уу гэж асуусан. Та яагаад happy гэж хэлж байгаа юм бэ? Нөгөө миний гол үнэ маань юу тугалтай болсон. Тийм болохоор манай баялаг ингээд одоо 1.5-аар өгсөн. Би happy байна гэж ярьдаг. Тэгээ очиод уулзаад ингээд харангууд яг л өнөөдөр нэг тийм өнөөдрийнхөө байгаа зүйлээрээ сэтгэл ханамжинд болоод сурцсан тийм арт юм. Тэгэхээр энэ GNH буюу gross national happiness өдөр тутмын амьдралд яаж хэрэгж байгааг нь харах юм бол хүн болгон яа харахгүй юм. Сэтгэл ханамж гэдэг юмыг аваа сурцсан юм байна гэдэг. Жижигхэн юмдаа сэтгэл ханаа сурцсан. Бутанд байж байгаад Монголд ирэнгүүт
юу харах юм гэхээр монголчууд маань бид нар маань барууны зах зээлийн капитализмд орцсон болохоор бидний юу хүсдэг юм гэхээр надад тэр ганган машин байхгүй бол дараачийн тэр байр байхгүй бол дараачийн тэр материалын байхгүй бол бид нар happy бишээ гэж боддог бол тэд нар яах харахгүй. Яг үнэнгээсээ хөрхий. Нэг юу шуудаа будаа ирчих юм бол улаан будаа хийдгийн тэд нар өөрсдөө будаагаа тавьдаг улаан будаа. Тэр ирэх юм хүмүүс айгүй үнэхээр баярлж чаддаг. Тийм надад анзаарчихсан. Гэтэ жоохон өшөө боловсруулах хэрэгтэй концепт. Надад бол энэ хаан улс орны тийм анхаарлаа авах, өөрийнхөө энэ жижиг улсыг дэлхийн газрын зураг дээр тавих амар ухаалаг алхам хийсэн гэж бодож байгаа. Одоо дараагийн нэг юм зарлалцсан шүү дээ. Тэр нь Global Mindfulness City гэж байгаа. GMC буюу дэлхийн анхны mindfulness буюу анзаарсан юм анзаарлын хотыг бий болгоно гэж байгаа. Тэнд хүмүүс mindfulness, бясалгал ийм байдлаар амьдардаг юм шинэ хотыг зарласан. Тэгээ одоо дэлхийд даяар тийшээ анхаарлаа өгчөөд хүн болгон тэнд очих гээд байгаа. Тэнд очиж амьдарч ус болохгүй аюу үнэтэй. Тэнд татваргүй Английн юу хууль эрх зүйн орчныг тавьсан Сингапур хуульч дээр нь шүүгчийн хамгаалттай байна гэсэн. Гэх мэт энэ хаан аягүй тийм сонирхолтой ухаантай PR аягүй зөв хийж чаддаг. Арт түмэн тэр цөөхөн арт түмнийг ингээ урайлж чаддаг. Аюу мундаг. Сонирхолтой. Бас гой юмнууд бодож болох юм тий. Шашны хувьд болохоор бүгд буддист. Тэгээд надад бас таалагддаг. Би буддист юм тий. Тэрэн дотор тий Глобо гэдэг яг бидний манайхтай адилхан. Тэд нар шарийнхныг улааныхаа хоёулыг нь авч өгдөг. Манайх шарийнхан тий. Тэгтээ Монголтай аягүй ойрхон Монголд ирсэн. Харин тий айгүй ийм аягүй хүмүүс харагдсан шүү. Хоёр хаадуудад хоёронд нь аав хаан ч гэсэн одооны хаан ч гэсэн Монгол аягүй таалагддаг гэж ярьдаг. Монгол аягүй туртай хүмүүс. Гоё сонирхолтой. Тий. Бутан хоолны үед танд хэр идэж штэ. Одоо та тэгтээ ингээд айгүй олноор орнуудаар амьдардаг учраас ер нь л бүх төрлийн хоолыг идэж сурсан. Тэгээд идэж штэ болсон байна тий. Тэгтээ бутан хоолны онцлог дээрээс нь танд таалагддаг хоол нь юу вэ? Би одоо нөгөө өөрөө аялал гэж бодоод тий за очивол ямар ч лээс ингэ бясалгах юм байна. За хоол нь явах үлээ, унаа тэрэг нь явах үлээ гэж бодоод л. Ер нь бол эхлээд очиход бутааны нэг юм чинь одоо ч гэсэн юм жоохон хаалттай ус хിവэрэ. Хүн болгон одоо маргааш билетээ аваа явчих болохгүй. Тэгэхээр визний төлбөр төлдөг. Өдөр болгон $100 төлөх хэрэгтэй. Визийн үнэтэй. Энд чи бас гайгүй болчиход байгаа маа. Яг ковидын өмнөх нь чинь $400 хүрсэн шүү дээ. Оо тийм. Тэгэхээр явахын тулд 3 хоногийн тулд $1200 төлнө. Оо үрдүүл айгүй. Тэгээд онгоцныгаа бид тэр өвтөг ер нь бол аягүй өндөртэй. Тэгэхээр ер нь бутаан бас хүн болгонд яадаг бас бол биш. Тийм байна. За тэгээ буун 30 гайд тасаж аав. Тэр визийн төлбөр чинь нэг ордог зүйл нэг гайд тантай тэр байх хугацаа чи цөг дандаа байна. Тэгэхээр болно. Буудал чинь юу гайгүй, гайд чинь жолоочтойгоо цуг. Тэгэхээр буудал руу ч үргээд байна. Програм тэр гаргаж өгдөг. Уул нь айгүй гоё. Ер нь туризмын учрыг бас олцоод байгаа бас. Жижиг бол. Тэгэхээр тэгж ихлэн нэг хүн хатагтай онгоцны бодлоос тасаж аав таныг машиндаас уулгана дээлтэй хэдэн гарууд байна. Тэгээ програмч гаргаж өгнө. Хот руу оронгууд бүх хот нь тэр чигээр юм уламжлалт байшин харагдана. Хизээ шилэн байшин харагдахгүй. Тийм үү. Өндөр шилэн хот дөрмээрээ тийм байж болохгүй. Байшингийн гаднах бүгдээрээ баталсан архитектурал байх. Гаднаа сүм шиг харагд, хийч шиг харагд. Дотроо оригинал орч юм. Гэтэ дотроо ч гэсэн хээ айгу хийсэн модон гаран хуралтай юм нээлттэй. Тэгэхээр ингээл архитектураас ахгуулаад ингээд. Тэгээд хоолч нь гэхээр өндөрт байдаг ус гэхээр аюу тийм Монголтэй төгстэй бидний хоолны уургийн хэмжээ нүүрс төр карбохайдрат энэ төргээ ярих юм бол аюу ижил төрлийн юм аюу. Нэг ялгаа нь халуун ногоо аюу хэд. Чили, хатаасан чили гэдэг. Борц аюу хэд. Монголтой аюу холбоотой шүү дээ. 10-р зуунд Монгол цэргүүд үлдсэн гэж ярьдаг. Төвдөд байлдаж байгаа буцах замдаа генерал цэргүүд тэгээ тэнцээ 30-40% нь урт хэсгийн хүмүүс нь Монгол цустай гэж ярьдаг юм бол. Тэгээ монголчуудад бас тэднээс аяг дуртай. Тэгээд бас юм түүхэн холбоос байдаг болохоор тийгэж хааны гэрүүл бас тэгдэг юм шиг. Монголчин бас Далай ламыг бий болгосон Алтан хаан чинь тэрийг бий бол. Тэгээ бас буддизмын түүх аяг байдаг болох Монголд. Тэр хоолн тийм байна. Тэгээд будаа их хідэн. Өөртөө будаа тарьдаг. Тэдний будаа нь улаан будаа гэж байдаг. Арай нэг өөрт будаа байдаг. Юу гой тэгээд яг тариан талбай дээр яг нэг кинон дээр арт шиг уулан дээр ингээд тарианы талбайнуудыг бий болгоцсон. Тэндээ ургуулна.
мах нь борц айгүй хийдэн. Энэ нь болохоор тэр уул нөгөө газар цаг агаараас айгүй хамаардаг. Юу эднэр чи бас нөгөө амтаа алддаг бас. Ус дээр амтаа алж болдгоо. Хөлөөр хориотой. Тэгэхээр идэх малаа энэ итгэвд гаргадаг. Тэгээ энэ итгэвээс авдаг. Эсвэл ганц хоёр тусгай зөвшөөрөлтэй ийм ламнар юм уу тийм шашны хүмүүс малныг гаргаж өгдөг. Тэгэхээр улаан мах айгүй бага иддэг хүмүүс. Борц айгүй. За тэгээ чили ихэд чилиг айгуугаа чизтэй ойлно. Монгол шиг бяслаг хийн арай нэг ондоо Европч шуусан амт нь бас жоохон нэг тэрийгэ чилитэйгээ буцалгана. Айгүй сонирн байгаас. Тийм нэг нялуун юм нэг юм. Тэгээ бууз идэн Монголтай яг адилхан бууз. Момо гэж нэрлэлтэй. Бууз нь бол яг адилхан татсан байдал, чимгсэн байдал, гурлын хэмжээ нь. Хятадын арай ондоо 50-ны арай ондоо. Тэгээд тэрийгэ чизтэйгээ хэлж иддэг. Айгүй сонирхолтой юм аха. Өөрсдөө татгуу гаднаас авч ин тэр эдийн засгийн үед айгүй хэцүү. Тэр ингээ шашнаа алдахгүй тул тэр ингээ зохицуулсан байна гэдэг бас юм. Сингапур бас тийм шүү дээ. Ер нь бол өөрөө юу ч ургуулж чаддгүй болохоор Индонезид бүх юм ургуулдаг. Малайзд хамгийн юм ургуулж татдаг шүү дээ. Тийм үү. Тэгэхээр сонирхолтой. Тийм байна тий. Бид нэр айгүй тансаг хүмүүс улаан махыг ингээ зоргоороо идэж чаддаг. Тийм шүү дээ. Хангалттай улаан мах идэж чаддаг. Монгол мах хажууд нь хамаагүй амттай хэвэрлээ. Тийм шүү. Тэдний тэгтээ ургамлууд ногоонууд айгүй яа тэгэхээр яг уулнаас авч иддэг бол. Fresh юм. Fresh. Тэгээ гарчиз гэл mustard ямар байдгийг тэгээ лерес энэ тэгэл бидний мэддэг ногоон авчнууч тийм амт нь бүрст. Янз. Тэгэхээр импортын одоо ийм кола ч юм уу тий эсвэл ийм гадны бэлэн амж гэдэг юм тий ийм багаар юм баг байх уу тий байна уу тий бас жоохон онцгой юм тэр ба тэгээд эмтгэхээс айгүй тэднийх чинь эмсгэгтэй айгүйсан эмтгэхтэй хэл эмтгэх хятад хоёр ихгүй бас манайх шиг юм хоёр том гөрний донд тавьчулагдсан тэр их хүндрэл манайхтай айгүй адилхан тэд нар эмтгэх рүү байд бид нар чи орс руу идэг байсан шүү дээ одоо тэд нар эмтгэх рүү моди атсан өөрөө тий зүг сонирхолтой боловсролын үед одоо сургууль нь юу заах уу мэтлэнтэй их сургууль нь ямар системтэй байх уу хэлхийн мэдээлэл юм байна уу? Яг боловсролын үед яг юу гоё юм байгаа, сул юм байгаа. Сул гоё юм гэхлээр бясалгал заадаг багаас хүүхдийг цэцэрлэгээс. Хүүхдүүд бүгдээ чимээгүй сууц сурдаг. Бид нарт өнөөдөр Монгол хүүхдүүд маань өдөрт 10 минут юу ч хийхгүй чимээгээ суудаг ийг сурчих юм бол тэр хүүхдүүдийн сэтгцийн эрүүл мэнд бүх юм сайжрна. Зөвхөн 10 минут л суугаас орчвол тэгвэл тэдний багаас нь хүүхдэд сурагчдаг. Тэр нь гоё байдаг. Нийгмийн тэр даяараа ёс зүй ёс суртахуун гэдэг үнэхээр байрдаг. Хараалын үг мөг хэрэглээ айгу баг залууч айгу сонирхолтой хүүхдүүд айгу. Яхахгүй нэг зөв орчинд өсөж байгаа юм. Тийм үү. Сул тал нь гэхээр тэд нэр мэдээж жоохон дэлхийгээс жоохон хоцорч гоод иддэг байгаа байдал нь сурж байгаа зүйлүүд нь боловсрол нь жоохон хоцорч гоод гэхдээ жижигхэн болохоор хурдан хөдлөх чадвартай давуу тал нь хааны дүүнер хааны ихнэр одоо хатан бусад хаттууд гүнжнүүдийн боловсрал агиох оролцдог. Тэр нэг гүнж нь гарч ирээл 5 сургуульд юм өгөөл тэрийг хөгжүүлээл ингээл явчихдаг. Би нэг очдөг юм чи би залууч агиох юм заа. Stanford-ийн програмыг оруулж өгч байсан. Манай Texas-ийн програмыг оруулж. Тэгэхээр тэр нь айгүй дуртай. Төрн тэр би хийдэг сайдуудтай нэ хамтарч ажиллана. Төрийнх нь айгүй дэмжин. Би тэнд очиж юм хин гэвэл 4 яам зэрэг ороод ирдэг. Монголд юм ихээр 4 яам зэрэг орох гэж боо юм болно шүү дээ, тий. Тэгэхээр айгүй тийм тгий гэсэн жижиг улсын давуу тал тийм. Надад айгүй таалагддаг. Надад тэр хүмүүсийн суурь нь гоё болсон юм гэж санагддаг. Тэр хүүхдүүдийн одоо тэр хүүхдүүд хэрэгтэй дараачийн юм болов өгч болно гэж боддөг. Манайхаас эсрэгээр юм шиг санаа. Манайх болохоор юм гялгаар жоохон юм орчин үеийн боловсрол гэдэг юм айгүйх анхаарчаад нөгөө хувь хүний хөгжил, ёс зүй, ёс суртахуун, харилцаа энэ төр гэдэг дээр хангалттай цаг зарцуулдаг хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Бутан хүмүүсийн одоо чөлөө цагаа амьдралын хэм маягаар гэдэг ч юм уу эсвэл чөлөө цагаа өнгөрүүлэх нийтлэг тийм хобби ч юм уу эсвэл тиймэрхүү юм байна. Бутан хүмүүсийг харуул бүгдээрээ шашин гэдэг юм нь бүр яг амьдралынхаа нэг хэсэг нь. Бүгдээрээ хийдий хажуугаар өнгөрөхдөө манай уншин. Ерөөсөө энэ бол хүүхд болгон залуу хүн болгонд бүр ингэ суудсан юм. Тэгэхээр тэр айгүй амьдралын нэг хэсэг. Чөлөө цагаараа тэдний нэг айгүй хийх дуртай залуучуудын айгүй том спорт нь
сум харах, ном сум харах. Аа. Тэр ингээд хотын гудамжаар ингээд явах юм бол сум харавдаг хэсгүүд тавьсан байдаг. Оо зөө. Замын хажууд нэлийн зайтай нэг хоёр талдаа хоёр баг болж хуваагдаад ингээд харавдаг. Тэр аягүй том бас юм яг сум харавдаг шиг юм дарц шиддэг. Тэгэхээр эргэтэй ингээ харангууд би ингээ амралтын өдрөөр ингээ хотуудаар энэ төр яваад эсвэл паркуудаар ингээ явангууд энэ тэнд ингээ яг тийм газрууд ингээ пикник хийцэн. Өсвүүчүүд нь ингээ хоолундаа би. Тэд нар аягүй пикник хийх явах аягүй дуртай. Дийд суугаа. Тэгээ залуучууд нь тэнцээ ингээл харах нь дарцаад. Тийм. Согтууруулах ундааны хэрэглээ нь гайгүй. Тэд нар гэхдээ вискитэй өөрсдөө гэсэн. Шотландаас виски оруулж ирээд нэлээд хөгжүүлсэн. Залуучууд. Гэхдээ юу ингээд ууз сууж байгааг харангууд манайх шиг арай биш санагдтiin. Тэр ууз суух гэдэг соёл арай биш юм шиг байгаа гэдэг залуучууд. Гэтэ хөгжиж байгаа бас нэг хэд хэдэн баар газрууд бий болж байгаа. Гоё тийм. Тэр нэг тийг нь залуучууд аягүй сонирхолтой. Одоо чинь YouTube одоо дөнгөж эхэлж байгаа. Тин чи YouTube хийдэг нэг 2 3 залууч хамгийн гайгуучуд нэг 50,000 subscriber энтертэй. Тийм. Эхнэр манай бит хоёрын хийсэн видео 20,000 видео хийсэн. Тэр аягүй viral болсон юм билээ Бутанд. Тийм. Одоо ч тэрийг дагаад аягүй олон хүмүүс тийм YouTube дээр 20,000 видео хийдэг болсон юм билээ. Тэр ер нь тэгж явж байгаа. Тийм. Ер нь бүх юм тийм шинэ тий. Co-working space саяхан нэгдсэн. Би дээр үед бол очиж нээж өгч өстэй. Тэр нь хаагдсан. Одоо ингээд стартап төв гэж нэгдсэн. Би ч илүү тийм юм дээр ажиллаж байгаа. Тийм. Стартап төв одоо энэ бүх төвүүдийн намхан жижигхэн байшинд 5 давхар байшингууд гаднаа ингээ хийчих. Тэгсэн мэт өөдөндөө стартап центр гэж бичсэн. Айгүй гоё. Надад бүр яг нэг юм өөр ертөнцид төсөөлөгдөж байна. Гэтэ айгүй сонирхолтой байна. Дээрэс нь юм хүмүүсийнх нь 50 дээрэс нь юм итгэл үнэмшилтэй шашинлаг. Тэгээд юм peaceful mindfulness гэдэг нь айгүй гоё. Ялангуяа хүүхдтэй хүмүүс хүүхдэд тийм орчинд л өсөхийг хүсэхээр юм байна гэж бодогдлоо. Бутан дахь одоо үеийн тулгарч байгаа асуудлууд эдийн засгийн хувьд ч гэдэг юм уу те эсвэл цаашаа хөгжихийн тулд юу хэрэгтэй байгаа ч гэдэг юм уу. Тэр таны бодлоор. Тийм. Би одоо Бутан руу яваад байгаа шилжүүлж яг тэр залуучууд нэмэр болмоор тусламаар байна. Миний саяны туссан сүүлийн 6 стартапууд маань аюу мундаг стартапууд гэдэг. Одоо чинь нэг нь болохоор Бутаны аюу олон газар нөгөө юу paper савнуудыг recycle хийгээд тэгээ зам хийгээ эхэлсэн Green Road гэдэг стартап байдаг. Тэгээд төрөөсөө энтгийн засгийн газраас энэ нэлээд хэдэн гэрээнүүд аваад тэд нар маань тэгэл нэг 100 км тавина шүү дээ ойролцоогоор тий. Тэгээд тэр 100 км одоо тэр том бодоо эдийн тэр лөө явах замын 100 ойролцоогоор нэг хэдэн 100 метр нь тийм пластикаар хийсэн зам байдаг жишээ. Тэгвэл гол сургуулийн хүүхдүүд яадаг гэсэн чинь ундаага очоо бүгд recycle хийдэг юмтай болсон. Тэрийг наваад энэ компанид хөргөж өгдөг. Тэгээд тэр хүүхдүүд тэрний хадлаа мөнгө олно. Та Бангкокт юу хийдэг вэ? Одоо бол Бангкокт одоо амьдрал гэж болно. Би яагаад Бангкокийг сонгосон? Бид хоёр жилийн өмнө Бангкок нүүсэн. Лондоноос. Бид хоёр Лондонд 2 жил амьдарч байгаа. Тэг манай ихнэр бид тэрний өмнө бид хоёр Сингапурт танилцсан. Бид хоёр Сингапурт өөрөө би 8 жил амьдарсан. Ингээд манай 6 жил амьдарсан Сингапурт. Тэгэхээр бид хоёр зүүмнүүд Азийн амьдралыг ер нь үтцсэн байсан. Тэр айгу таалагддаг зүүмнүүд Азийн бид хоёр айгу нийтлэгийн ингээ хөгжил бүх юмны дундыг олцсон цэгийн зүүмнүүд Азийн болов уу гэж боддгийн. Тэгээ Монголтойгоо ойрхон. Лондоноос буцсан шалтгаан нь хоёул гэртээ ойртыг гэсэн. Би Монгол руу ойртмаар манай хүн Бутан руу ойртыг. Тэгээ Бангкокоос Монгол руу өвөлдөө шууд нисч болдог. Бутан руу ч гэсэн шууд нисч болдог. Тэгэхээр нэг юм бид. Зөв. Бангкок руу тий. Эхэлцдэг яг тэрэнд болоод энэс болоод гэдэг шалтгаан баггүй зүгээр тэр амьдралынх нь хийг маягийн таалагддаг учраас. Тийм тэгээд онгоцны юу гэх юм бол суурны BKK ч айгу том онгоцны бодол дэлхийн хаашаа ч нисчиж болдог. Амьдралын зардал нь Таиланд чинь Малайцтай төстэй. Сингапураас бараг 2-3 дахин хямдхан. Тэгсэн мөртлөө Бангкок ч өөрөө дэлхийн хамгийн том хотуудын нэг. Өөрөөр хэлбэл бүх юмыг Бангкокт олж болно. Төсөөлж чадсан Нью-Йорктэй их төстэй. Бид тэр Лондонд амьдарч байсан. Лондонтэй их бас төстэй. Бүх юм байж болно. Гэхдээ Аз ч Аз хүмүүстэй арай дээр. Тийм ээ. Тэр давталтай. Дулаахан тий. Дулаахан. Бороо их орно. Дулаахан нь жоохон бид хоёр тарин таалагддаггүй магадгүй. Бид хоёр ч уулан хүүтэнд амьдрах. Бид хоёр хоёулаа нөгөө цанаар гулгадаг юм жил болно. Тэгэхээр бид хоёр уулна бол тийм дөрөв үйлрэлтэй дуртай хүмүүс. Тийм болохоор ер нь Бангкок руу явсан. Тийм. Таны одоо хідэн ажил хийж байна? Карьерийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Би таныг одоо лайф коуч гэдгээр нь л би тийм ээ. Тэгэхээр
бусдад аягүй олон ажил хийдэг юм шүү. Тэр талаараа бас нэг үе одоо багасчаад байгаа маа уулна. Тэгээ яг одоо харах юм бол түрүү хэлсэн би Texas компаниас бүтэн цагаа болцсон гэсэн. Тэгэнгүүт би одоо хийж байгаа зүйл маань хоёр яг бүтэц авч явж байгаа гэж болно. Компани гэсэн үг тийм. Нэг нь болохоор миний өвсгөө October Consulting гэдэг одоо миний энэ өөрөө авч явж байгаа төрөчөөсөн live coaching хийж байгаа бизнес маань гэсэн үг. Тэрнийхээ доор одоо би нэг Монголын нэг 8 корпорацтай хамтарч ажилладаг. Шунхлай групп GS25-ийнхаа удирдлагыг авч явж байгаа Mobicon Tesson гэдэг нэг явдаг. Тийм ер нь аюу гой байгууллагатай ажиллаж байгаа. удирдлагын багт нь гэсэн үг үү? Дандаа ер нь бол CEO эсвэл эзэнтэй ажиллаж. Тэднийг коучландаа тэд нартай тулж ажиллана. Тэгээд багуудтай нь очиж сургалт хийдэг. Тэгмэд менежмент орно, багийн харилцаа орно, тэр хүмүүсийг хөгжүүлэх тухай орно. Одоо сүүлийн үед AI нэвтрүүлэлтийн талаар бид нараас аягүй ажиллаж байгаа энэ төр. Ингээ явчихдаг. За би ихтэй лайф коуч гэхээр айгүй мэдээлэл багтаа гэж түрүүнд хэлжсэн. Тэгэхээр одоо ер нь яг юу заад юм бэ? Товчхоноор хэлвэл. Лайф коуч яг үндэ юм заахгүй шүү. За заадгүй тий. Лайф коуч хийвэл би юм заахгүй. Тэгэх юм бол зөвхөн коучлна. Тэр сургалт мургалт хийвэл юм заана. Тий. Одоо би яг энэ хоёлын подкастын дараа би нэг уулуурхан компани ажиллана. Тэгээ 90 хүмүүсийн очиод би өнөөдөр яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг дээр тэд нартай ажиллана. Коуч хийх юм бол би юу нь яадгийг гэхэлэр хамгийн энгийнээр ойлгох юм би хин нэг үнтэй ингэж ганцаарч хийж ажиллана. Тэгээ тэр хүнийхээ өөрийнхөө амьдралд гаргасан зорилгыг нь биелүүлэхэд нь л би очиж туслана. Тэгээ би тэр хүний ингээ хувийн тэрийг нь хийхэд зориулсан тасгалжуулагч гэж бодчихгүй тамирчин хүн гэж бодгоо тийм ээ. Фитнес коуч гэдэг шиг тийм. Одоо танаас коуч болохын тулд би урдаа тавьсан зорилготой. Тэгээ тэрэндээ яаж хүрэх гэдгээ танаас зөвлөгөө авах юм байна. Уул нь бол тийм классик утгаараа. Гэхдээ хүн болгон тэгж орж ирэхгүй. Зарим хүмүүс юу гэж орж ирнэ. Тий, зорилгогүй. Зорилгоо олох гэж орж ирнэ. Эсвэл сүүлийн үед би жоохон мяарад байна гэсэн хүмүүс орж ирнэ. Бараг терапевт шиг юм шүү, тий, сэтгэл зүйч шиг юм шүү дээ. Ялгаан гэхдээ уул нь бол классик утгаараа би өнгөрсөн рүү орох ёсгүй гэдгийг, эмоц руу орох ёсгүй гэдгийг. Би коучны хувьдлахаар ордог. Коуч болгоноос ондоо тэгэхээр. Тэгэж явна. Тэгэн гутаа тэр хүнийхээ асуудал нь юу юм судлана. Тэгээ хэрвээ ингээ хоошоо татаа нэрэг гэж ярьдгийн сэтгэл зүйн асуудлууд таамаа байвал тэгээ тэрийг нь ажиас хийхгүй бол урагшилж чадахгүй. Тэгэхээр та одоо тиймд үзүүлээч гэдэг юм уу те тэрэн дээр очиод гэдэг юм уу. Ингэж чиглүүлэх юм шүү дээ. Тэгээ би тэрийгээ дандаа асуултаар л. Тэр нь коуч натыг юм бол би ингэж суугаад бүтэн цаг асуултсан. Тэгэл асуулт суугаад цагийн дараа дуусгаад хүмүүс ойлголоо гээл гардаг юм. Ер нь аль хүний тархин дотор байгаа бодлыг гоё ингэж зэгцлээд өгөх юм шүү дээ. Айж байгаа асуултыг гаргаж өгнө, цогтж байгаа юм руу хүргэж өгнө, айцыг алгаж өгнө, өөртөө ихтэй болох. Бас яг нэг төрлийн ер нь бол psychology юм байна. Айгүйх юм холигдож байгаа. Тийм. Management science холбогдож байгаа, psychology холбогдож байгаа, therapy холбогдож байгаа. Ер нь бол тийм байна. Ямар ч тийм болохоор айгүй тийм яг хүний ингээ бүтнээр нь өөрчилж болдог механизм. Тийм. Life coach болъё гэж яад шийдсэн бэ? Эсвэл би юу болох хэвээр байна ч гэдэг юм тий. Тэгээд хэр удаан хийж аваа. Дээрээс нь та ямар мэрэгчлэн яг одоо юу вэ гэж хурцсан сөрнө. Тий. Хоёулынгийн адилхан болно. Бакалавр болохоор санхүү. Тийм гутаа дараа нь би магистр ETM буюу инженерийн технологиор сурсан. Дараа нь MBA ETM төгсөөгүй хайцсан. Тэтгэлгээ хүртэл хаяад ихтэй өмгөө хайсан байдгийн. Араас нь би MBA авсан. Бас нэг EMBA гэж нэг Нью-Йорк их сургуулийн богино програм гэдгийг тэрийг авсан. Тэгээ эднийг ингээд сонсгоод менежмент рүү л орсон гэсэн үг л дээ. Тэгээд коучинг болсон шалтгаан би нөгөө нэг идрээ бит хоёр чин дээр гарааны бизнес гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгээ ер нь бол би стартапуудтай ажиллаа удаж байгаа гэсэн үг. Тэгээ одоо 15 жил болж байна. Тэгмээд стартапуудтай ажиллана гэдэг чинь би яг стартапын үүсгэн байгуулагч зөвлөгөө өгдөг байсан. Ментор аяг хийдэг байсан. Тэгээ менторыг явж байсан чинь энэ коучинг гэдэг юм гарч ирээд миний хажууд байсан миний одоогийн нэг коуч, миний өөрийн коуч Matt гэдэг Америкт байдаг юм байна. Matt CFA юугаа аваад CFA гэнэ ICF аваад буюу гэрчлэгийг аваад коуч гэж юм байдаг энэ төрөд надад танилцуулаад олон жил. Тэгээ би тэрийг нь харчаад миний хийгээд байгаа менторингийн дараачийн хувилбар чи энэ юм байж болох юм байна гэдэг. Тэгээ судлаад би хийж эхлэв. Тэгээ Сингапур тэрнийхээ сургуульд өөрөө яваад тэгээ хийгээ гэсэн. Одоогоор би нэг 1000 цагаар явдаг юм гэдэг. 1000 цагтай гэж. Би яг тэгж асуу гэж бодчихсон. Одоо
би таныг ингээд коуч болгомоор байна. Төлбөр шүү тасах гэдэг. Та зөвөр барагцаал бол ер нь яг өөрийнхөөгөө биш гэхэд бусад хүмүүс иймэрхүү байдаг ч гэдэг юм уу те. Тэгээ одоо таныг бас ингээ коуч болох сонирхолтой хүмүүс байвал боломжтой юу? Тэрийг ингэж юу хэрэгтэй вэ гэхгүй. Тэгээд мэдээж боломжтой. Гэхдээ хязгаарлагдмал. Би угс ганцаархна. Тэгээд цэглэн хязгаарлаг. Би ер нь ингээд түрүү хэлсэн шүү дээ Монголд 10 хоног ирдэг гэсэн. Миний 10 хоног ирэхэд миний хамаг өдөр бүх юм тохирцсон байдаг. Хэрвээ 7 хоногийн өмнө календар дээр ороогүй бол би бол оруулахгүй гэдэг дүрм гаргадаг. Гэх мэт ингээ явна. Тэгэхээр ер нь бол жоохон хязгаарлагдмал гэсэн. Тэгвэл бараг сарын өмнө бүк хийх. Бүр сарын өмнө шээ. Бүр хэдэн сарын өмнөөс хэдэн сарын өмнөөс бүк хийх. Тэгвэл би ч одоо бараг онд тусдал цагаар маань тогтсон байдаг. Тийм одоо. Тэгээд одоо дараагийн коучинг авч байгаа хүмүүс маань цаг авах гэж тусгай програмаар явдаг байхгүй бүр. Тэгээд нэг хүнд ойролцоогоор хэдэн цаг зарцуулах вэ? Сешн болгонд нэг хүн хэрвээ надтай эхлэх юм бол нөгөө коучинг гэдэг юм чинь 4 цагаар эхэлдэг. Ер нь бол 4 цагаа цагаар явдаг. Нэг цаг ярина дахиад байж байгаа сарын дараа 2 дахь цаг авах ингээ явчихдаг. Зарим хүмүүс нь 7 хоног болгон хийн. Хэрвээ яг эрчтэй юм байгаа бол надтай 2 жил явж байгаа хүмүүс байгаа. Надтай яг 4 хийчээ завсарлчингуудаа улирал болчоо буцаж ирдэг хүмүүс байгаа. Үнийн хувьд гэх юм бол ер нь дэлхийд өштэй гадуур Аз гэх юм бол дундаж коучинг, гайгүй коучинг үн бол нэг цагийн нэг $400 $500 руу төгтгийн цагийн. Дэлхийн Америк баруун энтергээ явах юм бол нэг топ 10% нэг ойролцоогоор $1000 цагийн гэж явна. За тэгээд тэрнээс дэвшлээ топ 1% гэх юм бол юугаар ретейнерээр буюу жилийн $100,000 төлөөд тэгээ бүтэн жил тэр коучийг өөрөө unlimited access битэр явдаг гормууд бас байдаг. Би одоо цагийн $1000 явдаг. Тэгэхээр одоо хэлий да. Хүмүүс дандаа асуух. Тэгэхээр жоохон үнэтэй. Би бол энийг айгүй ойлгож байгаа, би мэдж байгаа. Гэтэ би өөр үр дүн гаргаж чаддаг. Тийм болохоор гэдэг. Жоохон Монголдоо бол үнэтэй. Монголд ч Аз жоохон үнэтэй тийм байдаг. Тэгэхээр орно тэгээд надад онлайн байдгийн, өөрөө apply хийдгийн, бүтэн процесстэй ятэрчдэг. Би мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Тэгжээж энэ төр юм гаргадаг. Одоо ямар төрлийн хүн одоо хувийн хувьд одоо за нэг иймэрхүү төрлийн характертай ч гэдэг юм уу эсвэл иймэрхүү хүн коуч болдог ч гэдэг юм уу. Тийм танд төсөөлөл байна уу? Эсвэл юм практик дээр харахад тий. Иймэрхүү хүмүүс л. Би бол одоо айгүй логик сайтай хүмүүс гэж дотроо бодож байна. Тий одоо ингээд юмыг системчлээд харж чаддаг те. Хүний харж чадахгүй байгаа нэг харж чадаад тэр хүнд зааж гин гэхээр те. Гэхдээ бас яг үнэндээ бол үгүй. Тийм үү. Яг үнэндээ хүн болгон коуч болж чадна. Чи бас нэг энэ чи өөр ингэсэн мэрэгжил энэ чи бас арга барилтай. Тэ. Одоо чинь хүн болгон шилдэг ийм хүн. Үгүй нэг ийм мэрэгжил сонгохын тулд тэр бүх саяны ярьсан чадварыг эзэмших хэрэггүй л байхгүй яг үнэндээ те. Байвал гоё л та илүү сайн болно. Гэтэ шаардлагагүй. Тэгэхээр коучинг чинь хамгийн урттай өсөж байгаа мэрэгчлүүдийн нэг байгаа. Сүүлүүд айгу модонд орж байгаа хүмүүс сурч эхэлж байгаа. Монгол шин. Монголд одоо ингээ хараад ахнаар нэг 20 гаруй гэрчлэгээд коучуд байх шиг. Тийм ICF авчихсан. Гадаад амьдэрдэг. Зарим нэг ихэнх нь гадаад амьдэрдэг юм шиг л. Тэнгүүт энэ бол тийм юу биш, хэцүү биш. Монгол одоо олон хүн тийм бол би бүр мэдчихэв. Манайх ч бас юм жижиг улсын давуу тал бас тийм шүү дээ. Нэг юм гараад ирэл гяс таардаг. Тэгнэ гэж бодож байгаа. Тэгээ хүн болгон болж болно. Хэрвээ зүгээр яах вэ? Ямар юм байвал зүгээр вэ гэхээр нэгт нь хүн туслая гэдэг хүсэл үнээр байх хэрэгтэй. Хэрвээ та тийм хүсэлгүй хийх юм бол энэ ажил айгүй хурдан сэтгэлээр унана бууж өгөхөд айгүй амархан ажил яа тэгэхээр та чи ингээд хүн болгоны юм зүрхээр орно шүү дээ. Би энэ хүнтэй нэг цаг энэ хүний л амьдралын төлөө зүтгэн. Тэгээ гарч ирээ дахиад энэ ингээ явж яах төсөөлт тийм ээ. Тэгэхээр би одоо байнгын нэг ойролцоогоор өсрөл би 50 хүнтэй л ажиллаж чадах байхгүй жилдээ. Тийм ээ. Та өөрийнхөө коучтэй хэр сартаа нэгээр. Ер нь бол эн чинь тийм хүн болгонд хэрэгтэй зэмсгэн. Тэгэхээр ингээ ботхоор хэрэг коуч авч чадахгүй бол найзтайгаа ч гэсэн хүмүүс ингэж болох байхгүй тийм. Сардаа нэг удаа уулзаад байх хэрэгтэй байхгүй. Ер нь тэгээд би ийм болж шүү, энэ болж гэнэ үү, энэ болохгүй байна уу? Миний ийм эргэлзээ надад байна чи намайг ингээ сонсоод хүн тэгээ ер нь ингээл амаараа ярих чинь л өөрийгөө эмчлэх аягүй гоё процесс гэж ярьдаг. Psychologist адилхан, therapist адилхан бид нар амаар нэруулах гэж. Тэр бол гайг байхгүй. Асуулт сурах хэрэгтэй. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй байж сурах хэрэгтэй. Тэгээ яг үнэн тэр дараачийн юм буюу өөрийгөө янз янзын аргуудаа болно хөгжүүлчих аяг логик сэтгэлгээ сонсох чадвар ингээд юу visualize хийх чадвар тэгээ өөрийн background мэдээлэлтэй айгүй олон сантай болчвол хүний ярьж байгаа юмыг ойлгох чадвартай болно шүү дээ. Өнөөдөр надад нэг нь
supply chain-ийн тухай захирал хүнтэй ажиллаж байгаа юм чинь тэрийг бариад ирвэл би тэрний тухай мэдэхгүй бол би түрүүнд тусалж чадахгүй. Тэгэхээр би supply chain-ийн тухай судлуул зүгээр. Бүх төрлийн мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гэтэ би бас яг нарийн байна. Би high performance coach гэж ярьдаг. Аха. Тэгэхээр би өнөөдөр хэдийгээр одоо гэр бүлийн салтын тухай ярьдаг ч гэсэн уул нь бол миний area тэр биш байхгүй. Би болохоор яг тэр өндөр бүтээмжтэй хүмүүсийг яаж өнөөдөр өндөр бүтээмжтэй барьж авч явах вэ гэдэгт нь л Өөрөөр яг C-level-ийн хүмүүсийг маш богино хугацаанд ямар их бүтээж гаргах вэ гэдэгт яагаад маяглаад байгаа ингээл эхэллээ шүү дээ. тийм үү тий яа. Тэтмээ авчаад яагаад тэтмээ өмсөхгүй байгаа гэдэг ярианаас эхэллээ шүү дээ. Яна хөөдөс яа маяглаад байгаа би бол яана л гэх юм үү тий. Би буруу юм хийсэн байна гэдэг. Би тэр хүмүүсийн яагаад гэдэг эмоцийг хаач байсан гаргуулдаг юм бол. Энэ захирал хүмүүс чи эднэр чинь vulnerable болох ирэхгүй хүмүүс гадуур. Тийм ээ тий. Яа тэгэхээр хүмүүс удирдах байгаа учраас тийм ээ тий. Надад бүр айгүй сонирхолтой санагдлаа. Би тэгтээ бас өөрөө коучтэй юм байна. Таны ярианаас тэрийг өөрөө ойлголоо. Би яг шашны хувьд бол яг ATS шашингүй. Гэхдээ одоо пастор бидэг. Гэр бүлийн ийм пастор. Гэхдээ би яг тэрэнд итгэдэггүй ч гэсэн тэр үнийг папа гэж дуудаад тэгээ тэр хүнтэй ингээд сардаа нэг ярилцлага гэдэг. Хэцүү юм болсон ч тэр сайхан юм болсон ч тэр за ийм юм болж юм та юу гэж бодож байна. Эсвэл ийм амьдралын major decision-ууд дээр тий. Жохон эргэлдээд ах юм бол та юу гэж бодож байна. Яг тэр хүн зүгээр 80 гаруй настай. Тэгэд ийм айгүй гоё амьдралын юм ихтэй Денмарк хүн байхгүй юу. Тэгээ тэр нь надад ингээд энэ хүн тий ингээд өөрөө ингэж гоё амьдарч байна. Гэр бүл хүүхд ач зэн айгүй гоё амьдарч байна. Тэгэхээр бас энэ хүн тий хосонгүй байх хэрэгтэй гэдэг юм анхны юм observational зад би нүдээ. Тэгээ бас яг миний төлөө айгүй хэлбэрдэг. Миний хүүг миний надтай хамт ингээд зургийг харж аваад өглөө болгон залбирдаг. Тэгээ тэрийг ингээд би таны ярианаас сонсож байгаа. Энэ хүн чинь миний коуч юм биш гэдэг. Пасторууд юу айгүй сэн коуч. Тийм байна. Айгүй сэтгэл гаргах. Арга барил нь яг адилхан төстэй. Тийм байна. Та шашны одоо коуч хийж байхдаа шашны ямар нэгэн байдлаар одоо инфлюенс оруулдаг уу? Тэгээ манай хүмүүс намайг сонгож байвал тэрийг сонгож байгаа гэсэн үг. Гэтэ мэдээж би оронгуудаа заач одоо буддизм ингэсгүй маань уншин тэр гэж ярихгүй. Философи талаас нь. Философи талаас нь надад гэхдээ ритуал талаас айгүй болдог гэж боддог. Жишээ нь өглөө болгон чи нэг том хүчний доор байгаагаа санана гэдэг чинь сэтгэл зүйд айгүй хүчтэй механизм. Нөгөө эгогоо дарыг гэж байгаа хүмүүс хамбал болё гэж байгаа хүмүүс. Өглөө болгон өөртөө юм сануулна гэдэг чинь айгүй чухал гэх мэт тэр шашны энэ үйлүүд зан үйлүүд чинь уул нь явж ялангуяа буддизм айгүй philosophical. Тийм. Шашин хувийн хөгжлийн шашин шүү дээ яг үүндээ. Тэгээ зан үйлний юм одоо энэ миний хараад те эрх мэрхийг хараа хүмүүс ингээ арай өөрөөр боддог байж магадгүй. Гэхдээ би бол яах хэвслүүл айгүй их ярина. Би буруу адж иж магадгүй та би буруу байвал та хэлээрэй. Би ер нь буддийн шашныг буддизм философийн сайн хүн байх хэрэгтэй. Муу хийж болох уу гэдэг үндсэн Юусвал тэр яг нэг гоё идэхтэй яг буддизмын нэмж байгаа юм. Та амьдралдаа нэг юмны төлөө энерги зарцуулж байгаа ш. Тэр нөгөө нирванагийн хэрэл гэж хэлж байгаа. Тэгвэл бид нарт юм нэг тэмүүлэх нэг юм өгчөж байгаа хүн болгоно. Буддизм дээр. Тэ. Ээж аваахаа одоо ачийг хариулах гэдэг чинь нэг бас мөн. Буддизм дээр ээж аваахаа ачийг яаж хариулах арга ганцхан арга байдаг гэж ярьдаг. Бусдын хаад хариулж чадахгүй гэж. Тэр нь шашинлаг болгоч гэдэг. Тэгчүүлээ гэж зовлонгийн мэдрэмжийг арилгаас сурчвал тэгэл ээж аав маань жарах чинь гэдэг юм. Тэгэхээр иймэрхүү юм би ингээ хаваалцдаг. Тийм тий. Наад ч гэсэн тантай ярилцах айгуу гоё байлаа. Ийм eye opening байлаа. Ийм шинэ юм сонсоод. Тарих opening байлаа. Айгуу гоё байлаа. Айгуу аялж амьдарч байгаа шүү дээ. Дэлхийгээр тойрж амьдарч байгаа хүн. Энд одоо Монголд байгаа гэр бүл хамаатан сатантайгаа холбоотой. Эсвэл бол одоо бусад орнуудаас тий одоо их нэртэйгээ холбогдох юм шүү дээ. Ингээд лишээ тийшээ. Ер нь бүх таны амьдралын одоо өдөр тутмын бас маш олон цагийн утсаар вебээр явж өнгөрөх нь шүү дээ. Яриг тэх юм шиг санагдж байгаа шүү дээ. Тийм болохоор би айгу утас хэрэглэдэг байхгүй. Тийм үү. Надад Монгол дугаар байхгүй байгаа шүү дээ тийм ээ. Тийм үү тий. Хэдүүлээ юмаа тохирсон би өглөө өөрөө ирсэн. Тийм үү. Яа тэгээд албаарахгүй. Тэгвэл яг үнэ. Би ингээд хэрвээ миний өдөр тутам ажилдаг, хайрладаг, ойр дотны хүмүүс маань ингээд дэлхийд даяар тарцсан юм бол би тэд нартай холбоотой байхын тулд байнга л
энийг зэвсгийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тийм эрсдэлтэй болохоор би тэр алдаа гаргацсан болохоор одоо би бүр ерөөсөө манай эхнэр ч гэсэн сурцсан. Бид хоёр мэдээж өдөр болгон ярина. Тогтсон цагаараа ярьдаг. Тэгтээ бид хоёр ингээд энэний цаанаас ярьж байгаа ч гэсэн хажуудаа ярьж байгаа юм шиг сурцсан. Тэгээ бид хоёр бас ингээд нэгнээсээ тэрийг дандаа нэгтгүү болчихсон. Security-га автсан. Тэ. Монголд болохоор манай ээж амьдардаг, манай дүү амьдардаг, дүүгийн гэр бүл амьдардаг. Миний бас магадгүй энэ амьдралын бас нэг сул тал нь нөгөө Монголын нөгөө гоё гэр бүлийн том гэр бүлийн соёлоос жоохон алдсан. Би жоохон баруунлаг тэртэл дээр чатгаараа энэ нэрийг зарцуулна. Гэхдээ минийх ихэнх монгол хүмүүстэй харьцуулбал аюу бага баг. Гэхдээ би ээжтэйгээ бүр заавал эрэх тоолондоо бид хоёр хоол иддэг, ярьдаг юмтай, бид хоёр хийдэг, явдаг юмнуудтай, бид хоёр хий доортын цуг. Тэгээ хөдөө явах мут энэ төрөйд хийдэг. Тэгээл ингээл зохицуулаад. Гэхдээ ер нь бол хэцүү. Тэгээд миний нэг ойлгосон юм би хүн болгонтэй апдейт хийж чадахгүй гэдэг ойлгосон. Тэр нь зүгээр гэдэг ойлгосон. Хүн болгонтэй би ярих цаг байгаа. Тэр цагтаа л би орсон шиг оръё. Бусдаар бол би хүн болгоны апдейт хийх гэдэг ах гэж совхоо болий. Би дэлхий дээр явж байгаа миний эргэн тойрны бүх хүмүүс яг одоо юу гэж байгааг мэдэх ямар ч хэрэгцээ надад байхгүй. Тэднэрт ч тех хэрэгцээ байхгүй. Тэр нэг жоох ингэ шилжиж явдаг. Тэгээд манайхан жоохон сурцсан байдаг. Ер нь бол окотой ажиллаж амьдрах нэг яг тэр харилцаан дээр айгүй өөр систем байдаг. Холбоо барьж болдгоо юм. Өөрөө яривал нэх ярихгүй, календар дээр биш бол нэггүй гэдэг. Манай ээж ч гэсэн айгүй ойлгодог. Тэгээд сургач тийм. Тийм бэ. Таны хувьд нөгөө цаг бол яг ялангуяа цагаар хэмжиж ажил хийдэг учраас time management at its finest биш тийм. Бүх юм яг цаг хуурийн дагуу хийдэг учраас одоо эхнэртэйгээ ярихдаа хүртэлтэй тохирсон цагтай. Тийм. Тэдэн минут ярина тэгнэ ингээ болоо. Тэгмэнтэй одоо бид шиг ингээл юу хийж ийн гэдэг мэддэг харилцаа. Үгүй тэгнэ тийм. Тэгээ юу хийж ийн гэж хоёлаа колор шууд өсөхгүй л байхгүй. Хоёлаа орой ярих уу гэдэг. Би тэгтээ цаадахыг чинь цаг өрөө. Манай ихнэр одоо сургуульд явж байгаа магистр ажил хийхгүй болохоор манай ихнэр технэрийн цагийг арай гайгүй. Тэгэхээр би цагийг мэднэ. Тэгээ тэрэндээ тааруулж байгаа надад цаг гаргал гэж залгах чинь. Тийм ээ те. Яг ийм менежмент цагийн менежмент бол өстой үнэхээр супер байх. Уусаач шаардлагатай байна таны хувьд л яг ажил амьдрал юм аа. Тэгээ коуч болоод ирэхээр нэг юм хүн болгон коучлуулдаг. Тийм ээ. Зүгчтэй адилхан шүү дээ. Тий, хүн болоо таарсан хүн болоо сонсоод. Тэгэхээр ингэж хамгаалт үүсэхгүй бол аюу хэцүү. Тийм байна. Тийм ээ. Тантай ингээд нөгөө цаг ярилцаа суухан ч гэсэн бас яг ийм айгу үнтэй зөвлөгөө авч ийн. Тийм болохоор хүн болгон л ярилцахыг гэсэн. Тэгээ буруутгах болохгүй хөр юм. Би ч гэсэн тэгэж л юм. Тийм ээ тий. Коуч үнтэйгээ тааруул би ч гэсэн яриад юм чинь тэгтээд байдаг. Тэгэхээр тэрийг ингэж хамгаалахгүй болохгүй. Яг үнэ. Одоо та 10 хоногийн дараа буцсан гэсэн тий? Одоо яг 30 буцсан тий 30. Хүүхдийн кемпинг талаараа халтхан мэдээлэл өгвөл одоо би жишээ нь айгүй interested байна. Хүүхдэд том болохоор нь явуулъя гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа ярьжсэн хоёр компани авч үзсэн. Нөгөөх нь болохоор Play Academy гэдэг стартап байгаа. Үүсээ сургуулийн үүсгэн байгуулагч бид хамтарч энийг үүсгэн авсан. Тэгээ манай сургууль нь 24 оноос хойш хүүхдийн болон томчуудын тусгай програмуудыг кампуудыг явуулдаг. Энэ жил одоо би өнөөдөр миний дараа тэрэлж явах гэж байна. 30 хүүхэдтэй камп явна. Энэ оны ихний камп маань 6 сарын. Манай камп маань тэрэлжид бид нар 10 хоног байрлаад өсвөр насныхаа хөвчлэн 13-аас 18 насныхаа. Тэгээ 10 хоногийн тусгай програмаар явна. Эхний өдөр очиод эднэр ерөөсөө сэтгэл зүйн аюулгүй байдал энд аюулгүй шүү гэдэг мэдрэмжийг өгнө. Хүүхдүүдийн яриаг сонсох юм бол тоглоал гэдэг 10 хоног тоглолтын. Тэгсэн мөртлөө аюул хэм сураа гарч ирнэ. 2 дахь өдрөөс сэтгэл зүйч ярьж байгаа. 2 дахь 3 дахь өдөр бид хоёр сэтгэл зүйч бид хоёр хүүхдүүдийг янз янзын юмар оруулна. Бидний нэг цогох сэдвүүд хайр, худлаа ярих, айц тэргээд юм ярина. 3 дахь өдрөөс vibe coding орж ирнэ. AI сурна хүүхдүүд. 4 дахь өдрөөс хакатоноор өрсөлдөнө. Хийсэн зүйлээр өрсөлдөнө. Нэг өдөр Монгол өдөр байгаа. Яа тэгэхээр энэ 30 хүүхдүүдийн хагас нь Америкт амьдардаг хүүхдүүд байдаг. Тэгээ ер нь хэдүүлээ Монгол өдөр би ч гэсэн дээл өмснө. Бид нар өглөөс ирээ Монгол өглөөний цагаа идэнэ, гэр босно, тараг хийн, харвар ингээ бүтэн өдөр Монгол соёлыг гэсэн. Тийм ээ. Төрөний өмнө нь ярилцчихсан яриан дээрээс камер эхлэхээс өмнө хэл ярилцчихсан шүү дээ. Тэгж яхаа safety гэдэг ер нь таны ярианаас safety гэдэг үг хэд хэд удаа гарахаар аюу сонирхолтой санагдаад байна л да. Safety ер нь хүний одоо хамгийн essential хэрэгцээнүүдийн нэг үү. Энэ талаар та нэг дэлгэрүүлээч аюу сонирхолтой. Хүн гэдэг амьдралын дотор 6 төрлийн систем байдаг гэж байна. Нэг нь мэдрэлийн систем, төв мэдрэлийн систем, autonomic nervous system гэж байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар аюул гарч ирэхээр хүн яадаг юм гэхээр нэг бол
үсрэх нөгөө fight or flight or freeze гэж ярьдаг. Нэг бол тулд, нэг бол зогтно, эсвэл хөлтөн гэж ярьдаг. Энэ бол хүн болгоны дотор байгалийн мөр байхгүй. Энэ гөрвлийн тарихаар удирдагддаг гэж ярьдаг. Бүр дээр үеийн тарих буюу яг амьд гарах тэмцэл зориулсан механизм. Маш хурдтай, айгүй ухаантай, айгүй давуу талтай. Бид нар ингээд тэр дээр үед ингээд амьдарч яхад арслан гарч ирэх үеийг холоос мэдээд бид нарыг зогтуулдаг систем байхгүй юу. Тэгээ тэр чинь зүгээр зогтох ш, тэр чинь цусны эргэлчийн өөрчлөгдөн, даралчийн өөрчлөгдөн, зүрхэн цохилчийн өөрчлөгдөн, анхаарчийн өөрчлөгдөн, бодох тархины ажиллагаачийн өөрчлөгдөн, сонсох чадварч бүх юм өөрчлөг. Энэ айгүй хүчтэй систем. Гэтэл энэ маань уулын жинхэнэ аюул гарч ирэх үед л итгэвчих ёстой арга байхгүй юу. Гэтэл өнөөдрийн нийгэм бид нар яаж юм гэсэн чинь гэт тэрийг мэдэрч байгаа. Гар утсан дээр мессеж уншаад арслан гарч ирж байгаа юм шиг аашлаад байгааг зөндөө сонссон байна. Тэгэхээр энэ тэгвэл тэрний эсрэг нь юу юм гэхээр сэтгэл зүйн psychological safety-г өөртөө үүсгэж зурах. Хаа явсан газараа надад энэ чинь арслан гарахгүй штэ гэдгийг яг өөртөө сануулад тэр зүрхний цохилтыг тэр лөө оруулахгүй байх чинь юм гэж. Тэгэхээр миний хийж байгаа хүүхдүүдтэй ч ажилласан, томчуудтай ч ажилласан, коучинг хийсэн, ямар ч хүмүүстэй ажилласан эхлээд би тэр хүнийг аюулгүй мэдрэмжийг л өгөх ёстой. Хүмүүс яагаад сурдгүй, хүмүүс яагаад сонирч сангаар хөтлөгдөж юм асуудгүй юм гэхээр болгоомжлоод айгаад нэгтчүүл би юу болчих гээд ингэ хаагаад. Болно бүр зангаарлаа. Тэгээд энийг хүүхдүүд бүр ялангуяа. Тэгэхээр эхлээд тэрийг эвдчихэж сурах. Тэгжээж л яриа. Тэгэхгүй бол хүн чиний хажууд ирчин утаа аюулгүй мэдрэмж авахгүй. Энэ хүн ярахаараа намайг ингэх гээд гэж байгаа юм. Сонсохгүй, ярихгүй, бүтээлцэж чадахгүй. Энэ амар чухал мэдээлэл шүү. Ялангуяа ажлын талбар дээр хүмүүс ингээд одоо дарга захирлуудтэй ингээд идэх шүү дээ. Тэр хүний хэлж байгаа, ярьж байгаа safety мэдрэмжийг аваагүй л бол бүр юу ч чихэр нөхгүй шүү дээ. Би менежеруудтай идэх сургалтанд яг энийг асуудаг. Хэрүүл болох үе чи ямар горимор шилждэг вэ? Ингээд гараад ирвэл Ингүүл тэгэл. Тийм. Өөрчлөх ямар ч боломжгүй. Хэлэх юм шүү дээ. Very interesting. Маш их баярлалаа. Би бүр ингээд дахиад safety-гээс цаашаа тий одоо ингээд Яриад юм. тий ингээд өөрчлөлмөр л энэ. Гэтэ таны цагийг айгүй хүнэлж байна. Тэгээд цаашаа өөрчлөх зөндөө байгаа учраас. Тэгээд дээрэс нь яг цагтаа байх хэрэгтэй тий дараагийн ажлын хүндлэх хэрэгтэй. Тийм болохоор. Тэгтээ маш их баярлалаа.